Ансараар иддэг юм нөгөө жоохон задлахад хоол шүү манайхаа хоол. Найс. За юу байцгаан өдрийн мэнд. За цагаан сарынхаа бэлтгэлийг базаагаад хүнсээ цуглуулад явж байна. За ерөөдөө Вьетнамд одоо цагаан сарын амралт гээд 14-өөс 20-ны хооронд ерөөдөө бүх нийтийн амралт зарлаа амрах гэж байгаа. Тэгээ ерөөдөө бэлтгэлээ базаагаад бэлтгэлээ базаангаа амталж үзэх дараагийн хэсгийг хийнэ. За тэгээ амталж үзэх дараагийн хэсгээр юу идэх вэ гэхээр хэдүүлээ. Вьетнамын цагаан сарын ерөөдөө манайхаар бол бууз гэж хэлж болно заяа. Ерөөдөө цагаан сараар иддэг юм брэнд хоол байгаа заяа. Айл болох иддэг хийдэг. Цагаан сардаа зөрүүлж манайх цагаан сардаа зөрүүлж бууз идэгтэй адилхан манайх Вьетнамд энийг хийдэг заяа. Банчин гэдэг ийм навчинд ороосон гахааны махта будаа байгаа заяа. За тэгээд энийг хэдүүлээ авчи орж байгаад хэдүүлээ гоё задлж үзүүлээ болгож идий заяа. За окей гэртээ ороод уулзцгаая. Хүнсээ цуглуулад ороод ирлээ. За тэгээд ерөөхдөө бол юу яасан бэ наа? Миний цуглуулсан юмнууд бүгд нийлээд 799 мянган донг буюу за бараг 800 мянган донг болсон юм байна. Тэр Монгол мөнгөөр 110 мянган төгрөгөнд ерөөхдөө бол нэг хүнсээ цуглуулсан байна. За тэгээд юу вэ? За салаад байцаа, мөг, шүүга, мөг за энэ нөгөө дахианы хоёрыг авсан байна. За гахааны мах ингээ 3 иймийг авсан байна. Нэг өндөг, ингээ өгөрций, помидор, алим авсан байна. Хамгийн үнэтэй нь ер нь алим л болсон байна л да энэ 101 мянган донг. За тэгээд дуун, талах, мандарин гэ авсан байна. Fuji Mart гэдэг юм Японы дэлгүүр байгаа. Эндээс нэлээд бас энэ хавьда гайг үнэтэйдээ орж байгаа дэлгүүрэхэд бас боломжийн хүнс цуглуулсан байгаа. За Вьетнамд амьдрал бол ерөөхдөө нэг хүнс бол нэг иймэрхүү багцааны цуглуулахаар байна. За хэдүүлээ хоолоо идцгээе. Одоо энийг гоё задлаад, шараад, янзлаад тэгээд хийцгээе. За хэдүүлээ ямар ч гэсэн нэг банчна болгож идэх талаараа бэлэн боллоо. За тэгээд бид нарт юу хэрэг болох вэ гэхээр амар амархан зөв 9 доос хайрын хав байхад болоо. За юу. Тэгээд болоо. Нөө нэг онцгой юм хэрэг болоод байгаа. За энэ нь болохоор одоо энэ нөгөө бананы модны навч гэдэг чинь ингээ навчинд ингээ орооцсон голдоо гахаамахтай будаахгүй тэгээд маш олон цаг өргөд бол ингээ жигэнж болоод ингээ навчинд ороод түүгээр нөргөд ингээ навчинд ороочдөг. За тэгээд ингээ болгож идэв. За би бол амар дуртай. Энэ бол үнэхээр дуртай. За нэг юм байдаг юм аа голдоо. Жохон задлах жоох хэцүү. Амар гойд ч тийм шийд. Манай найз болохоор дургуулгаад идэв яа гэдэг. Манай Монгол найзууд. Манай ойд дургуул идэв. Жижиг байж дахгүй. Жижиг шууд задлаад идэх бэлмэлнэр байж дахгүй. Энэ бол цагаан сар зориулсан амар том. Одоо энийг навчныг ногоон гороод энэ ногоо болцсон байгаад байна. Уул ингээд амхан болгож идэв. За юу ч хэдүүлээ яа. За энийг янзлж бас алдахгүй тосмоо хурд алж байна. Юу хийгээд байна гэж гайхах байна. Хоол шүү манайхаа хоол. Зя. Энэ л харж байгаа энэ цаана махаад байгаа голтон. Тэгээд гахаа махаа зөө. Гайхав. Тэгээд юу яачдаг? Юу яачдаг? Ингээд бүр уурсан байгаа зөө дотоо. Яг ингээд юу дээр амд дотор ороо зүгээр хайлтдаг. Ингаа юм ах. Найс. Ах гэдэг байхгүй. За одоо хэдүүлээ. Филет хасаад. Жойч. За филет хасаад. Тоснол жоохон хэдүүлээ нэг нарийнх зүсээд. Яа за ингэж идэм аа. За эхнийх нь бол ингээд дан будаа гарч ирсэн зүгээс. Ингээ голдоо махта өөхтэй за тэгээд ингээл өөх нь шарлал хамд ороо зүгэл хайл штэ манайх. Яа. Тэгээд би жоохон буруу технологи идэж магадгүй. Вьетнамд яаж идэх юм бэ? Би бол яг ингэж идэх дуртай. Гадар болохоор яг энэ шиг хэмжээтэй байдаг байхгүй. Шууд энэ шиг хэмжээтэй. Тэгээд шууд ингээ гаднаас бүхлээр шарлах гэдэг. Байдаг. Тосмоо. Алцсан байна. Хоолны нэвтрүүлэлт орж байгаа юм шиг санагчлаа.
Эднэрийг бэлэнд амар их хөөгдөг. Одоо сургууль мургуул найз нөхөд юу гэдэг юм хүмүүс амар их бэлэнд хөөгдөг. Цагаас харуул 3 4 шиг юм бол болчихно. Ийм зүгээр тангуул нийт. Шууд эзэн ч болоо. Шууд ингэж ч болоо. Амар. Илтгэж. Тэгээд бас амар үлэг заяа. Амар үлэг. Тэгээд өглөө гарахтаа нэг юм 4 5 цэцэн бич гараад бодлоо. Тэгээд өдрөө хангалттай тааштай. Энэ дот ингэж утсан маш та. Ингээл мах. Яа, ингээл өөхөн та. Би голыг махан гоо ямар оргоосоо гэдэг амар тустай. Хорин хэдэн цаг чигэндсэн баха. Миний мэдээ. Миний цагаас руу өдөр угаас хамгийн дуртай болно нэг. Гацуулаа. Манай нөгөө хоёр төсөний түүсэн. Яа. Гадуураас ингээд зүсцнээр ингэж бас зарддаг бас байдаг. Тэгвэл биш хүмүүс ингээд ондод дугаатай зүгтэй яваад ингээд зүсэн зарддаг. Зүсэн гэдэг 10 намаа авч. Тийм хөө байдаг шүү. Яа багчлаа. Яа шатлаач янз бүр болчихсон. За надад өнөөдөр яг энэ төсөн батал амар үргэлж болохоор яг ингээд энэ чиглэл өнөөдөр авчих шүү. За ширэндээс бай. За хоолоо идцгээ ямар ч цаал маань бэлэн бол. Яа за ингээд гоё бутраад махан ингээд ирдэг хөөх. Аим. Маш аим. Өөд ингэ хараад чи завгүй дэш зүсэд бүднэ гэж хараад. Махан харлаа. Өөх нэг хайлаад ингээ махтагаа болдог будаад болчих зүгээр. Махан зүгээр ажиллахгүй амд ороод зүгээр байж уусаад аа. Тэр вьетнамчуудын нэг цагаан сарын гол хоолнд нэг тооцогддог. Би одоо хэлээд байгаа шүү дээ манайхаараа бууцаа гэж. Тэг яаж өгдөг юм хоолоос нөхөж юм бол тоо. Мэл махан зурган гэж хохроо. Тавнууд таар бол бараг цавч шээ. Аа. Тэг дугаас нь буцаа навчсан байгаа зүрхэндээ байхгүй. Тэг өнөөдөр ч баг би ингээд 4-1 нийтчихэж байгаа байхгүй сая том. Одоо орой 4-1 дахиад тэгээ цаана 4-2 болтон 4-2-ын нэг дахиад маргааш үлдээсэн. Хятад руу хажил мажилтаа болол хятад явахгүй гэдэг юм. Бүү дандаа за энэс нэг аваад чиг юу ч бодож байгаа. Өдрөөс тагталтаа татчих. Хоол ажил маш тавьчих. Аваад ч гэсэн. Жанжмал. За. Өдөө дуслаа. Өнөөдрөөс гоё гэртээ сан хоол идлээ. За өнөөдөр ямар ч гэсэн гоё банчун гэдэг Вьетнамын цагаан сарын холбогдлолтой хоол идлээ. Манайхаа өстой гоёлаа. За бай. Дараагийн дугаараараа уулзцгаая.